Украинчууд бас юу их юм бэ гэх юм бол яг адилхан юм. Тэгээд одоо хүн болгон өөрийнхөө амь арьсаа хамгаалах гэж заваарсан болно. За одоо харж байгаарай заяа. Европын улс төрчний хоорондоо алцаа гэлнэ. Нэг бол Зеленский үхэн, нэг бол амар баян газар тэтгэврт гарна. Японд амьдарч байгаа монголчууд би 12 сарын 6-нд Токиодод сургалт хийх гэж байгаа шүү. Анхан шатны хөрөнгө оруулалт, тэ хувийн санхүү, тэ хэрхэн одоо санхүү эрхчлөөнд хүрэхийн тулд яах ёстой юм бэ заагаад өгч. За, дэлгэрүү мэдээл доор байна. Зеленский буугаад өгцөн. Итгэмээргүй Зеленский буугаад өгцөн. Дөнгөж ABC News, JD Vance, Donald Trump гэх мэтчлэн юу баталгаажуулсан бэ гэх юм бол Украины тал Трампын их тайвны төслийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн гинэ. За, ажилдаа орцгоё. Donald Trump бас твит гаргасан. За, өнгөрсөн 7 хоног манай баг нэгэн эрчтэй ажилласан. Тэгээ Орос Украины талтайгаа. Цөөхөн хідэн тийм поинтуудыг жоохон эндүүдэх хэрэгтэй байгаа. Гэхдээ би юу тушаасан бэ гэх юм бол Steve Witkoff одоо Москвад явах хэрэгтэй гинэ. Тэ Путинтэй уулзсан. Dan Driscoll Украин талтай уулзсан. За. Тэгээд Donald Trump-ийн эцсийн өгүүлбэр за Зеленскийтэй Путинтэй удахгүй уулзахын тэ харж л бай. Үр дүн сайн гарах юм бол бид нар ерөөхдөө баг эцсийн шатанда явж байгаа. Trump. За. Тэгээд Trump sends envoy to meet Putin. Ер нь бол хөрхийн Steve Witkoff одоо Thanksgiving баяр Америкт өнгөрүүлэхгүй юм байна. Москва руу явхаар юм шиг байна. За тэгээ Украинчууд бас юу хүлээн зөвшөөрсөн бэ гэх юм бол цэргийн албаа. Тэгээ 800 мянган хүн дээрээ хязгаарлах. Сони юм юу юм бэ гэх юм бол одоогийн байдлаараа Украины цэргийн алба ойролцоо нэг 500-аас 600 мянган цэрэгтэй юм албан хаагчтай байгаа гэж юм. За тэгээ энийг ерөөхдөө Оросууд хүлээн зөвшөөрөхгүй баха. Тэгээ анхны документ дээр бас юу бичигдсэн байсан бэ гэх юм бол 600. Тэгээ Оросууд энийг бүр багасгах магадлал ерөөхдөө баг хоторхоо. За тэгээ Irish Times Ирландын санаа юу бичиж байна гэх юм бол те Украин ба Европ тэгээ Трампын хүссэн тэгээ одоо Путин Steve Witkoff-аас хэдэн комментууд ирнэ. Хүлээн зөвшөөрөх ёстой баха. Эсэргүүцэх одоо боломж орон зай хөшөөрөг тэднэрт байхгүй. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол доор юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол Оросуудын 2022 онд Украин санал болгосон саналаас хамаагүй мя саналыг тэ энэ 7 хоногт эх 7 хоногт хүлээн зөвшөөрөхөөр болж байгаа. За яг вэ гэх юм бол тэ энэ дан 2 сар болж байх үедээ Оросын тал, Украины тал Истанбулд уулзж исэн. Тэр уулзалтыг хэн зогсоосон бэ гэх юм бол Борис Джонсон сая долларын авилга авсныхаа дараа. Тэр хилцэл дотор юу орц байсан бэ гэх юм бол ямар нэг байдлаар Оросууд тий тэр гал зогсоохыг зөрчих юм бол Украин даяар no fly zone. Одоо онгоц явахгүй, пуужин явахгүй гих мэдчлэн бий болно гэж хэлсэн. За тэгээ бас тэр 4 областыг тэр чигтээ өгн мөгн хүлээн зөвшөөрн Америк тал хүлээн зөвшөөрн гих мэдшин бас ороогүй байсан. Тэнд дотор зүгээр юу орсон байсан бэ гэх юм бол Украинчууд neutral аль нэг талтаа ч орохгүй гэхдээ НАТО-гийн гишүүн болох боломжгүй гэхдээ Европын холбооны гишүүн болох боломжтой. Өнөөдрийн тэр хэлцэл дотор тэр аль нь ч ороогүй байгаа. НАТО-гийн гишүүн болохгүй, Европын холбооны гишүүн гих мэдшин ерөөсөө ороогүй байх болно. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 сул доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За. Тэгээ мэдээлэлүүд ингээд дуусаагүй инх тайвныг ерөөхдөө зогсоох, саботажлах, шавар хаах хүмүүс одоо бүгдээрээ гарч ирж эхэлж байна. Хаанаас юм бэ гэх юм бол мэдээж тэр неокон, тэр Европ дотроос, Украин дотроос тэгээд бас Америкийн хідэн урвагчнаас гарч иж эхэлж байгаа. За, дайралт нь юу юм бэ гэх юм бол Трампын баруун гар Steve Witkoff урвагч Орос талын нохоо гэх мэтрэлээ.
ярьж эхэлж байна. Яагаад вэ гэх юм бол тэ Witkoff, Ushakov, Dmitriev гэх мэт шүү хүмүүстэй ярьсан гэж байгаа. За тэгээ мэдээч Европын хэдэн эрх барьж байгаа ерөнхий сайд нар, ерөнхийлөгч нар нь ер нь одоо гоншихноод эхэлж байгаа. Номер 1 хин бэ гэх юм бол мэдээж Emmanuel Macron, Франц ард түмэн Макроныг 11% дэмжиж байгаа. Бусд нь ерөнхийдөө Макрон дургу удахгүй угаасаа энэ хүн алга болно. Юу л жийна гэх юм бол нэг л юм ойлгомжтой. Оросууд угаасаа инх тайвныг хүсэхгүй байгаа. Тэ гал зогсоох гих мэдчлэн тэгээд Украинд ашигтай саналыг эднэр хүйзээж хүлээн зөвшөөрөхгүй. Гэ гоншихынж байна. За Сергей Лавров өчигдөр орой бас юу гэж хэлсэн бэ гэх юм бол наад Европчууд юм ярих ирэхгүй. Юу инх тайвны хилцэл дотор оролцох. Тэг ширээн дээр хамт суух. Европчуудад зөндөө боломжууд байсан. Гэхдээ тэр цаг үе айлын өнгөрсөн бандан тас. За тэгээд өчтөр орой Keir Starmer дурак бас юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар Украинд цэрэг байршуулах, тийшээ цэрэг явуулах бэлэн. Тэгээд Их Британий цэргийн албан хаагч одоо яг цэрэг тий тоон 50,000-аас доош. Нэг стадионч дүүрэхгүй заа нэг бүтэн дэлхийн аваргын шалгалтын хөл бөмбөгний тоглолтын стадионыг дүүрэхгүй. За тэгээд сенсац нь юу юм бэ гэх юм бол энэ Америкт яригдж гин, Европт яригдж гин, Украинд яригдж гин. Steve Witkoff has been exposed. Трампын баруун гар, замын ант, тэ урт хугацааны найз баригдлаа. Яг гэх юм бол Оросын дипломат Путиний төлөөлөгч нартай хувилдаад ярьсан гинэ. Тэгээ янз бүрийн химэл ухааны зургууд гарч ийн тэ Россия гэсэн водка ууж ийн, үгэрцээ идэж ийн, товарищ Witkoff болж таарч ийн. За. Тэгээ энэ ерөөхдөө нэг жижигхэн скандал болж байгаа. Яагаад вэ гэх юм бол Steve Witkoff Оросын талтай ярьсан тэ бичлэг нь задарсан гинэ. За тэгээ хин энийг задлсан? Хамгийн гол нь хин энэ бичлэг авсан? Хаанхын тагнуулын алд юм бэ гэх юм бол одоохондоо мэддэхгүй байгаа. Миний таамаг юу юм бэ гэх юм бол Англи улсын MI6. Энэ ерөөхдөө нэлээд томоохон дипломатын disaster болно. Хөшгөний цаа. За юу ярьсныг хэдүүлээ сонсцгоо. Steve Witkoff тэ Dmitriev эхлээд юу ярьсан бэ гэх юм бол за Ushakov тэ эхлээд энэ Ushakov биш шүү. Ushakov энэ байна. Тэгээд энэ утасны ярилцсан дотор 2-3 хүн орсон. За Ushakov бид нар ерөөхдөө ямар хилцлийг хүлээн зөвшөөрөх юм бэ мөсөж байгаа юм бэ гэх юм бол тултал нь бидний талтай байгаа. Тэ. За гэхдээ бид нар энэ өөрийнхөө хөлбөрөө ингээд танилцуулчих юм бол хинч хүлээн зөвшөөрөхгүй. Яах вэ? Тэгсэн чинь Witkoff юу гэсэн бэ гэх юм бол бид нар тэрийг зарлчихъя. За тэгээд ямар өнцгөөс бичихин, ярихын, хэний талд орохын гих мэдчлэн тэрийг зүгээр надад үлдээчихье. За дараагийнхан. Тэгээд ерөөхдөө тэр пропаганда дайралд орж ирэх юм бол яах ёстой эднөө хоёр бүгднийг нь ярьсан байгаа юм байна. Тэгээ Witkoff юу санал болгосон бэ гэх юм бол саяхан бид нар Газад амжилттай нэг хилцэл хийсэн. Тийм учраас яг адилхан юм явуулчвал яадаг юм. Ойролцоо нэг 20 гол поинттэй хилцлийг явуулчвал яадаг юм бэ? Тэгсэн чинь Steve Witkoff юу гэж хэлсэн бэ гэх юм бол за тэр хилцэл дотор юу орох юм бэ гэх юм бол Донецк тэ тэр Донбасс дотор нэг газар нутаг ингээ хуваах нь баг ойлгомжтой. Тэгээ Steve Witkoff хамгийн сүүлд юу гэж хэлсэн бэ гэх юм бол за Зеленский удахгүй цагаан ордон дотор ирнэ. Зеленский ирэхээс өмнө тэ манай дарга танаа дарга уцаар ярьсан дээр шүү. Тэгсэн чинь Юрий Ushakov ойлголоо. Тэгээ зөвлөгөөг чинь хүлээж авлаа. Би даргатай яриад чамлуу эргээд холбогдъё гэсэн чинь за Юрий удахгүй холбогдъё. Гайхалтай. Маш их баярлаа. Баяртай. Тэгсэн чинь Steve Witkoff тэ До свидания товарищ Ushakov гэсэн гинэ. Одоо саяных жоохон хэтрүүлээд хэлж байгаа шүү. Энэ ярилцлагын дунд та нарт ноото юм харагдаж байна уу? Энэ бол зүгээр санаагаа хэн танилцуулах уу? Яаж борлуулах уу? Ямар өнцгөөсөө тайлбарлах уу? Эсэргүүцэх хүмүүс зөндөө гарч ирнэ. Тийм юм гараад ирэх юм бол бид нэр ерөөхдөө ямар арга хэмжээ авах вэ гэсэн юм яригдчихэж байгаа. Миний хувьд бол нэг урвагч мурвагч янз бүрийн томоохон тэ скандал надад ерөөс харагдахгүй байна. Гэхдээ Америк улсад байгаа нөгөө демократ намын хэдэн гишүүн тэ энэ бол маш том асуудал. Тэ. За тэгээ тийм учраас ямар нэг байдлаар энэ алтан бус шугамаараа энэ уулзлууд ерөөхдөө зогсоох хэрэгтэй. Тэ. Ер нь манай алтан тушаалтай Марко Рубио энэ хилцлийг хийх ёстой юм биш үү? Тэ.
За Ted Leo тэр чигтээ демократ намын бууны нохоо жинхэнэ урвагч. Тэ? Стив Виткоф хэний төлөө ажиллах ёстой юм бэ гэх юм бол Америкийн төлөө ажиллах ёстой. Гэхдээ Оросын талд юм бэ. Тэгээд Trump Air Force One дотор нисэж явах үедээ хэвлэл мэдээллийнхэн бас энэ тухай асуулаа. Сонсцгоо. They're losing too many people. Have you heard this audio that Bloomberg has of Witkoff coaching the Russians on how to appeal to you? Well, I have. За Bloomberg дүнгиж сайхан тэг ямар мэдээлэл тараасан юм бэ гэх юм бол таны найз Witkoff Оросуудад зөвлөгөө тусламж үзүүлсэн байж тээ. Хэрхэн таныг найрах ятгах талаар. За та юу гэж бодож байна? I heard it, no, but that's a standard thing, you know, because Энэ бол болтгол юм шүү дээ. Стандарт. he's got to sell this to Ukraine. He's got to sell Ukraine to Russia. Тэгээд ямар нэгэн байдлаар бидний санаа тэ хин хилцлийг украинчуудад борлуулах хэвээр тэд нар энийг хүлээн зөвшөөрөх хэвээр. За эргүүлээд биднэрт бас зарах хэвээр. Бас Оросын тал энийг хүлээн зөвшөөрөх хэвээр. That's what a deal maker does. Тэгээ хилцэл хийдэг хүн иймэрхүү юм хийдэг штэ. Санаа оноо борлуулдаг. You got to say, look, they want this. You got to convince them with this. You know, that's a very standard form of negotiation. За тэгээд энэ тал ийм юм хүсэж байгаа. Тийм учраас энэ өнцгөөс ингээ ярих юм бол чи илүү их амжилт хүрнэ. Энэ бол зөв стандарт ч юм. Юундас сацлаад байгаа юм бэ? I haven't heard it, but I heard it was standard negotiation. And I would imagine he's saying the same thing to Ukraine. Because each party has to give and take. Тэгээ аль бүх талууд тэ жоохон буулт хийх ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ дээр би бол санал нийлж байна. За Оросын хэвлэл мэдээллийнхэн Ушаковоос бас асуулт. Телефонный разговор — это фейк? Энэ ярилцлага фейк ньюс юм уу? Эсвэл жинхнээсээ болсон тэ интеракц уу? Или действительно именно такой разговор Я был? сказал, что я с Уиткофом достаточно часто За би бол Witkoff-тай нэлээд олон удаа ярьсан. разговариваю, но суть разговоров, они закрытый характер носят, я не комментирую. Гэхдээ бид хоёрын ярьсан тэ сэдв агуулга ер нь бол гуравт этгээдэд би нэг задлахгүй энэ бол нууц тэ хаалттай хүрээнд Да никто не должен комментировать, хинч комент энэ дээр өгөх ёсгүй. Америкийн талч манай тал. собственно. Откуда у них такая информация? Гэхдээ энэ мэдээллийг тэгээд тэд нэр хаанаас авсан юм бэ? Прослушивать не знаю, Мэдгүй. не знаю, кто-то сливает. Тэ магадгүй хэн нэгэн тагнуулын алб те бидний утасны юм уу ярилцлагыг ингээд чангижах шүү байна. Хэн нэгэн нууц мэдээллийг задлж байгаа юм байна. Гэхдээ манай тал энийг задлаагүй шүү. Прослушивать, но не мы. Спасибо большое. За тэгээд JD Vance, the media is lying in order to derail the president's agenda. It's really that simple. Ерөнхийдөө болж байгаа процесс маш энгийн. Тэ энэ хэвлэл мэдээллийнхэн худлаа ярьж байгаа. Ямар зорилгоор юм бэ гэх юм бол манай ерөнхийлөгчийн юм их тайвны хилцлийг саботажлах, зогсоох, сатааруулах. За. Тэгээд Америкчууд яг юу их стойгоо айгуу сайн мэдчих шиг байна. Marco Rubio refuses to meet with Kaja Kallas. Kaja Kallas дахиад юу гойсон юм бэ гэх юм бол Rubio надтай уулзчаачтай би тэ надад хэлэх юм чухал юм байна гэсэн чи Marco Rubio оюуханы коцент ядаж 3 оронтой топ байж иж тиймэрхүү хүнтэй би уулзснаа. Яг вэ юм бол Kaja Kallas-ын IQ нэг 95 хавцаа байгаахаа. За тэгээд Европын улс төрчнөр тэгээ одоо Литваниагаас нөө Балтик орны нэг гишүүн. За гадаад хэргийн сайд Gabrielos Landsbergis юу гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол it feels like the only plan that we had for engaging with the United States is to remain within Trump's good graces. За манай ганцхан стратеги ер нь яг юу байсан бэ гэх юм бол Трампын талдаа зогсох. Rather than to have our own plan that we would really try to sell to Trump. Биднэрт бидний ингээд санал юусэн байхгүй. Бид нэр зүгээр Трампын үгийг дагсан. Тэгээд биднэрт бас улс төрийн хүсэл байхгүй байсан. Биднэрт бас арга зам нөөцсөн байхгүй. So I think Trump can really understand that we're not serious. Trump юу гэж ойлгож байгаа юм бэ гэх юм бол бид нэр сериозны биш ээ. Тэ. Бид нар саруул эрүүл ухаантай саналыг явуулахгүй байгаа
Тиймэрхүү агуулгатай юм ярьж байна. So that's why there is no respect. Тийм учраас Donald Trump биднийг хүндлэхгүй байгаа. That's why Secretary Rubio said he said about the European proposal of the peace plan. Тийм учраас Marco Rubio биднэр лөө тийм бүдүүлэг хандсан. Европын санал тийм юм байгаа юм уу? Би хараагүй. Тэ? Тэгээ эдгээр юу хийж байгаа юм бэ гэх юм бол ерөөхдөө Европоос өөрийнхөө холдуулах, энэ Орос Украины дайн өөрөөсөө холдуулах, тэ? Тэгээд Европын улс төрчнөр биднэр ерөөхдөө тэ бодит байдалтай эвлэрэх ёстой гэж байна. Үнэн. За Financial Times Английн хэвлэл мэдээлэл юу бичиж байна гэх юм бол Russia signals it could reject modified US peace plan for Ukraine. Yeah, шин мэдээлэл. Тэ энэ гоц ухаантай хүн энийг бичсэн байх шиг байна. Оросууд энэ инх тайвны төслийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Яа, анхны саналыг угаасаа Оросууд хүлээн зөвшөөрөхгүй. Тэ? Гэхдээ нээлттэй олон нийтийн өмнө тийхгүй. Одоо энтэй ярих юм бэ гэх юм бол Москвад тэ Путин Витков уулзсан. Тэ тохирсон одоо Америк Украин хоорондоо тохирсон хилцлийг жоохон өөрчлөнө. Тэгээд Стив Витков цагаан ордон руу явна. Дараа нь цагаан ордон руу хэн очих юм бэ гэх юм бол Зеленский очино. Тэгээд Зеленскийг дахиад тултлан шахна. Тэ? Тэгээд бас өршөөлөл гих мэдчлэн exile чи Флоридад амьдрал тэ бид нар чиний амийг хамгаална гих мэдчлэн юм болно. Тэгээд Зеленский ер нь бол булт хийнэ. Тэгээд дахиад нэг юм Зеленский ерөөхдөө булт хийцэн одоо морал будаа тэ Украины ерөөхдөө дайн өршлүүлэх хүсэл нь хуг одоо Европын улс төрчнөр тэ за Трамп энийг инглээ биднийг битгий буруутга тэ Трамп Оросын талдаа юм хийсэн бидний алдаа бол биш Украинчууд бас юу их юм бэ гэх юм бол яг адилхан юм тэгээд одоо хүн болгон өөрийнхөө ам арьсаа хамгаалах гэж заваарсан болно за одоо харж байгаарай заяа Европын улс төрчний хоорондоо алцаад эхэлнэ тэ тэгээд ер нь бол өнөөдөр өнгөрсөн 7 хоног юу болсон бэ гэх юм бол тэгээ ирээдүйд юу болох юм бэ гэх юм бол энэ видео маш гоё базаад дүнсэн байна. Харцгаа. Путиний өвдөл амттай хаа. Зеленский энэ юу ч үлдээгүй юм байна штэ. Хоёроо тэ Украинаас жоохон юм үлдээч ээчтэй. Хинт Европчуудад тийшээ зэвсэг явуулсан улс төрийнхаа бүх капиталаа зарцуулсан all in хийсэн Европын холбоогоо тэр чигтээ амин тавьсан тэгээд жижи тэгээд Европчуудад юу үлдчихэж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая тэгээд энэ үлдэл үлдчихэж байгаа шүү дээ за тэгээд одоо эдгээр ингээ булаацалтаад эхэлэн заяа харж байгаа энэ бичлэг буруу. Зөвхөн хувцас хурдан тайлна. Нэг бол Зеленский үхэн. Нэг бол амар баян. Нэг газар тэтгэврт гарна. За тэгээд Стив Витков Путин уулзалт юу болохын хэдүүлээ харцгаая. Тэгээ энэ хурдхан шиг дуусаасаа.